Сайн байна уу үзэгчдээ. HSK 4 дэсийн бичих дадлын тавтлага хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр үйл үг, тэмдэгнэр, хавсарсан гишүүн төгөлбөрийг хэрхэн хийх талаар үзсэн бол өнөөдрийн хичээлээрээ харьцуулсан өгүүлбэр, нөхөр гишүүн, ба, бүхий өгүүлбэрийг хэрхэн бүтээх талаар үзнэ. Хичээлээ эхлэхээс өмнө өмнөх хичээлээ үзсэн сэдвээ товчхон тавтъя. Та бүхэн дараах өгүүлбэрүүдийг хэрхэн зөв дараалд оруулсныг ажиглаарай. 意见这件事情他有对他对这件事情有意见 түүнд энэ хэрэг дээр санал байгаа. Энэ өгүүлбэрийн өгүүлэх түүнийг эхэлж олоод дараа нь мэдээж тусах түүнийг нь олно. Энэ өгүүлбэрт 意见 болон 这件事情 гэсэн хоёр нэр үг байгаа бөгөөд 对 гэсэн өгтөр үг 这件事情 гэсэн нэр үгэнд хамаарна. Ингээд 有 үйл үгийн тусах түүн нь 意见 байх нэ. 不错的一个选择打网球是打网球是一个不错的选择. Газрын теннис бол дайггүй сонголт. Энэ өгүүлбэрийн үйл үг нь ши бөгөөд тусах түүн нь шэнзөө буюу сонголт гэсэн үг байна. Харин тусах түүний тодтгол нь игэ бүүцвэд гэсэн үг юм. Тэгэхээр өгүүлэх түүн нь да вангчөө байх нэ. Монго语诺明老师教3年级诺明老师教3年级蒙古语 Намын багш 3 дугаар ангийн монгол хэл заадаг. Энэ өгүүлбэрийн зяв гэдэг үйл үг нь хос тусагтхуун авдаг үйл үг. Иймэрхүү үйл үгийн тусагтхуун ямагт өгүүлэх түүний ард барилдаг. 老师报名我们叫马上老师叫我们马上报名. Багш биднийг даруйхан бүртгүүлсэн. Энэ өгүүлбэрийн 我们 гэсэн төлөөний үг хавсарсан гишүүн болж байна. Өөрөөр хэлбэл 叫 гэсэн үйл үгийнхээ тусах түүн нь 报名 гэсэн үйл үгний өгүүлэх түүн болж байна. Дээрх өгүүлбэрүүдээс харахад бид үг хэлнийхээ үүрэг хэрэглээг сайтар эзэмшээ зогсохгүй мөн өгүүлбэрийн гишүүдийн дараалал болон үүргийг сайтар мэдэж байх ёстой байх нэ. Ингээд өнөөдрийн хичээлдээ орцгоё. Та бүхэндээ би бүхий харьцуулсан өгүүлбэрийн бүтэц болон үүргүүдийг эргэн сануулъя. Би бүхий харьцуулсан өгүүлбэрийн баталсан хэлбэр нь A, B, B. 更还形容词小薇今天比昨天更冷今天比昨天还冷 Өнөөдөр өчигдрөөс улам хүйтэн байна. A, B, B. 形容词一点儿一些这本比那本贵一些这本比那一本贵一点儿 Энэ ном тэр номноос бага зэрэг үнэтэй. A, B, B. 形容词得多多了小薇北京比老家大得多北京比老家大多了 Бээжин манай нутгаас маш том. Би бүхий харьцуулсан өгүүлбэрийн үүсгэсэн хэлбэр нь A, 没有 没 B, 形容词昨天没有今天冷 Өчигдөр өнөөдрөөс хүйтэн биш байна. A, 不如 B, 形容词那本
不如这本好. Тэр ном энэ номын сайныг нь гүйцэхгүй. Харьцуулсан өгүүлбэрийн хэлбэрээ эргэн саналаа. Та бүхэндээ дахин анхааруулхад ийм хэлбэртэй өгүүлбэрт хэр хэмжээ заасан үг нь үйл үг ба тэмдэг нэрийн ард ордгийг бити мартаарай. Ингээд ийм төрлийн өгүүлбэрийн жишээг харан орчуулцгаая. 张明比他哥哥勇敢得多. Жангмин ахаасаа илүү их зоригтой. 钱云比他哥哥还成熟. 钱云ахаасаа илүү төлөвшсөн. 老师解释的比他详细. Багш түүнээс илүү дэлгэрэнгүй тайлбарладаг. 事情没有我们估计的那么顺利. Хэрэг явдал бидний сансан шиг тийм амжилттай байгаагүй. Ингээд бид харьцуулсан өгүүлбэрийн баттдах тасгалыг тавтлаа. Харин одоо та бүхэн дараах хоёр өгүүлбэрийг зөв дараалт даруулаарай. 今天 昨天 凉快 不如 这张旧的 新床 比 一点儿 宽. Одоо хэрхэн байрлуулснаа хараарай. 今天不如昨天凉快. Өнөөдөр өчигдрийн сэрүүнийг гүйцэхгүй. 这张新床比旧的宽一点儿. Энэ шинэ ор хуучнаасаа бага зэрэг өргөн. Харин одоо дараагийн өгүүлбэрийн хэлбэрийг эргэн саная. Энэ бол 是的 бүтэлцтэй өгүүлбэр юм а. Ийм өгүүлбэр нь ихэвчлэн дараах 3 үүрэгтэй байдаг. Нэгдүгээр цаг хугацааг онцлох. 我是昨天到北京的. Би өчигдөр Бээжинд ирсэн. Хоёрдугаарх нь газар орон онцлох. 票是在汽车站买的. Тасалбараа автобагзаалаас авсан. Харин гуравдугаарх нь хэлбэр байдлыг онцлох. 我是开车来的. Би машин барьж ирсэн. Ингээд ийм өгүүлбэрийг хэрхэн бүтээхийг харцгаая. 今年春天我妹妹结婚是的. Бид эхлээд 是的 гэсэн хэсгийг нь чухалчилж харалгүй бусад гишүүдийг нь байр байранд нь байрлуулна. Жишээ нь 我妹妹今年春天结婚гэсэн өгүүлбэр байна. Эндээс харахад 是 дөөн цаг хугацааг онцлох ёстой байх нь. Тиймээс 是 今年春天гэсэн цаг хугацаа заасан үгийн өмнө ороод дөө өгүүлбэрийн төгсгөлд байрлана. Тэгэхээр өгүүлбэр маань 我妹妹是今年春天结婚的. Орчуулбал дүү маань энэ хавар гэрэлсэн гэж бүтээх нэ. Үргэлжлүүлэн энэ төрлийн өгүүлбэрийг орчуулцгаая. 这个问题是谁反对的? Энэ асуултыг хэн эсэргүүцсэн юм бэ? 这些都是你一个人收拾的吗? Эдгээрийг бүгдийг нь чи ганцаараа хураасан юм уу? 你是哪一年毕业的? Чи хэдэн онд төгссөн юм бэ? 这些资料你在哪儿复印的? Эдгээр материалыг хаана хувилсан юм бэ? Ингээд та бүхэн биедан дараах өгүүлбэрүүдийг зөв байрлуулалт оруулаарай. 去 你 什么 的 时候 打针 晚会 昨天 的
谁组织的事。하다하루스다 도착해. 你什么时候去打针的? Чи хизээ яваад тариа тариулчихсан юм бэ? Энэ өгүүлбэрт цаг хугацааг онцлон асууж байгаа учраас ш, д гэм бүтэц орсон байна. Асуух өгүүлбэрт ш хэрэглэхгүй ч байсан болдог байх нэ. Дараагийн өгүүлбэр нь 昨天的晚会是谁组织的? Өчигдрийн үдэшлэлийг хэн зохион байгуулсан бэ? Гол нь эзнийг нь асуусан учраас ш асуух төлөөний үгийн өмнө орсон байна. Тэгвэл одоо хятад хэлний нэг онцлог болсон нөхөр гишүүнтэй холбоотой дасгал ажиллая. Бид маш товчхоноор нөхөр гишүүнтэй өгүүлбэрийн ангиллыг харвал нэгдүгээрт үр дүнгийн нөхөр гишүүн. 动词形容词洗干净说清楚变好 хоёрдугаарт чиглэл заасан нөхөр гишүүн 动词趋向补语走进走进走出走上走下走回走过跑上来跑上去跑下来跑下去跑进来跑进去跑出来跑出去跑回来跑回去跑过来跑过去 Харин 3 дугаарх нь боломж заасан нөхөр гишүүн 吃完吃得完吃不完看完看得完看不完说清楚说得清楚说不清楚 Дөрөвдүгээрт нь байр байдал илэрхийлсэн нөхөр гишүүн 写得很好写得很不好洗得很干净洗得很不干净热得不得了高兴地跳起来难过的哭了整一天 Ингээд энэ төрлийн өгүүлбэрийг харцгаая. 这个房间收拾得真整齐. Энэ өрөөг үнэхээр эмхцэгцтэй янзалжээ. 他感动地哭了起来. Тэр сэтгэл хөдлөсөндөө уйлчхав. 你说他翻译的对不对? Тэр зөв орчуулж байна уу, буруу орчуулж байна уу хэлдэ. Ингээд та бүхэн дараах өгүүлбэрийг зөв дараалалд оруулаарай. 现在我不了适应气候到还这儿的 зөв хувилбарыг харцгаая. 现在我还适应不了这儿的气候. Би одоо болтол энэхийн цаг агаарт хараахан тасаагүй байна. Энэхүү өгүүлбэрт бүляв гэсэн боломж заасан нөхөр гишүүний өгүүлсгсэн хэлбэр байна. Мэдээж нөхөр гишүүн учраас өгүүлхэн гишүүний ард байрлах ёстой. Хятад хэлэнд нөхөр гишүүнээс гадна ба бүхий өгүүлбэр онцлогтой байдаг. Тэрхүү өгүүлбэрийг товчхон харвал A, 把 B 动词补语 李红把电脑弄坏了.李红компьютераа эвдэлчихсэн. A, 把 B 动词
的补语。张元把午饭吃得一点儿不剩。张元우드린 хоолоо юу ч үлдээлгүй идсэн. A. 把 B. 动词给 C. 人张东把礼物送给李红了.张东빌게 리훈드 өгсөн. A. 把 B. 动词到 C. 地点处所. 你把这把钥匙送到办公室. Чи түлхүүрийг албан өрөөнд авчиад өгөө. Одоо та бүхэн дараах өгүүлбэрийг зөв дараалалд оруулаарай. 别你我的错写把名字了所有文章的他了一遍都把看하루스다 함스다스타이你别把我的名字写错了. Чи миний нэрийг битгий буруу бичээрэй. 他把所有的文章都看了一遍. Тэр бүх өгүүллийг нэг удаа харсан. Ба бүхий өгүүлбэрээс гадна Б бүхий өгүүлбэрч мөн хятад хэлний нэг онцлог өгүүлбэр. Өгүүлбэрийн дэс дарааллын байрлалыг харъя. A. 让 B. 叫 B. 动词宾语 A. 让 B. 叫 B. 动宾新买的手机让人偷了. Шинээр авсан утсыг хүн хулгайлчихсан. Дараах өгүүлбэрийн орчуулгыг харцгаая. 这么多水果都叫你浪费了. Ийм их жимсийг чи бүгдийн дэмий үрчглээ. 他又被老师批评了. Тэр дахиад багшид зэмлүүлсэн. Та бүхэн одоо дараах өгүүлбэрийг зөв дараалалд оруулаарай. 弟弟被鸡蛋破了打. Өгүүлбэрээ харцгаая. 鸡蛋被弟弟打破了. Дүү өндөг хагалчихсан. Мэдээж эзэн бэй болон үйлд өртсөн эд зүйл тэгээд үйл үг орно. Үзэгчдээ бид HSK 4 дисийн бичих дадлын өгүүлбэр бүтээл тасгал ажиллаа. Харин дараагийн хичээлээр зураг харж өгүүлбэр зохиох даалгавар хэрхэн хийх талаар үзэх болно. Баяртай үзэгчдээ. За ижээ.